хийх юм. Монгол Ардын нам өрийн хөтөлбөрт томоохон өөрчлөлт хийхээр төсөл оруулж байна 31 дөрөв хуралд. Нэгснээ Монгол Ардын нам өнөөдөр бол социал демократ үзлийн үнд зүйл болох эв нэгдэл эрхчлээд шударга ёсыг 3 үнд зүйлийг зарладаг. Энэ дээр бид бүхэн тусгаар тогтнол Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдлыг Монгол Ардын намын үнд зүйл болгон зарлаж ер нь тусгаар тогтнол бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал, энэ эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийгдэх бодлогын үйл ажиллагаагаа бид нар тодорхойлж байна. Тэгэхээр Монгол Ардын намын 31 дөрөв хурал бол бас ард иргэдийн хүссэн хүлээж байгаа. За манай одоо бизнес эрхлэгч гадна дотны хөрөнгө оруулагчдын хүссэн анхааралтай харж байгаа, гадаадын одоо харилцаатай улс орнуудын анхааралтай харж байгаа ийм хурлаа. Тийм учраас энэ хурал дээр бид бүхэн эв нэгдлийн асуудлыг, улс орны өмнө тулгамдж байгаа нийгмийн эдийн засгийн асуудлын гац шийдлийг, улс орны цаашлын хөгжлийн асуудлуудыг ярихаар хуран цугларж байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Монгол Ардын намын дөрмийн заалт бол маргааш өглөө оны 2 дахь өдрийн хуралдаанаар дөрмийн заалтаар эхэлнэ. Дөрмийн нэмэлтийн өөрчлөлтөөр. Дөрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өчигдөр нам дээр ер нь манай 31 дөрөв хурлын салбар хуралдаанууд бол өчигдөр эхэлсэн. Өчигдөр Монгол Ардын намын төв байранд дөрмийн асуудлаар бүх дүүрэг 21 аймгийн төлөөллүүд ирж дөрмийн эхний хилцүүлүүдийг төсөл дээр эхний хилцүүлгийг хийсэн байгаа. За мөн одоо намаас дэвшүүлж байгаа намын мөрийн хөтөлбөр, за улс орны нийгмийн эдийн засгийн холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэвшүүлж байгаа бодлогын асуудлуудаар бас өчигдөр 700-ийн зааланд томоохон хилцүүлэг хийгдсэн. За өнөөдөр бид бүхэн энэ дөрмийн хүрээнд таны хэлж байгаа энэ сонгуулийн тогтолцоотой холбоотой дараагийн одоо 27 оны ерөнхийлөгчийн сонгуул, дараагийн одоо 28 оны улсын хурлын сонгуультай холбоотой энэ заалтууд бол хэвээрээ явж байгаа. Гэхдээ намын одоо энэ 31 дөрөв хурлын мэдээж улс төрийн нам учраас энэ эрх сонгуулиудад хэрхэн одоо ялд байгуулах, олон түмний итгэлийг авах, 3 дараалан одоо олон түмнээс итгэл аваад байгаа улс төрийн эрх хөрөгч улс төрийн хүчний хувьд энэ ард түмнийхээ итгэсэн энэ их итгэлийг, энэ их амлалтыг яаж биелүүлэх вэ? Ямар арга замаар үр дүнд хүргэх вэ? Улс орны нийгмийн эдийн засгийн асуудалд ямар шинэ одоо бодлого зорилтууд дэвшүүлэх вэ? Бид нарын зарим одоо хийж хэрэгжүүлж чадаагүй ажлуудад ямар үр дүн гаргах вэ гэдэг асуудлуудыг бол энэ намын хурал дээр дэлгэрэнгүй ярина. Тийм агуулгаараа Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоо намын шинэ дарга мөрийн хөтөлбөрт улс орны нийгмийн эдийн засгийн талаар томоохон зорилтуудыг дэвшүүлнэ. Тийм учраас Монгол Ардын намын их хурлыг аваад үзэх юм бол нэг талдаа бид бүхэн энэ улс орны нийгмийн эдийн засгийн амьдралтай холбоотой улс орны өмнө тулгамдаад байгаа ард иргэдийн ажил амьдрал тулгамдаад байгаа асуудлыг авч хэлцхийн зэрэгцээ намынхаа дотоод одоо асуудлуудыг авч хэлсэн ийм л их хурл болно. Намын дарга ерөнхий сайд байж болно гэм заалтад өгч байгаа дараагийн энд ямар өөрчлөлт авах вэ? Тэгэхээр улс төрийн намууд бол сонгуульд ялт байгуулах нэг зорилготой байдаг. Энэ агуулгаараа өнөөдөр улс төрийн намуудын хөгжил дэвшлийн байдалтай холбоотойгоор дэлхийн нийтийн улс төрийн намуудын хандлагыг ингээд аваад үзэх юм бол янз бүрийн одоо цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж өөрчлөгдөж шинжлэгдэж байна. Манай намын одоогийн дүрмд улсын хурлын сонгуульд Монгол Ардын нам ялвал намын дарга ерөнхий сайдаар ажиллана гэсэн зүйл байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлыг ингээд аваад үзэх юм бол энэ засгийн газар цаашаа доктортой ажиллах учиртай. Энэ засгийн газар сая улсын хуралд 2025-аас 30 онд улс орныг хөгжүүлэх 5 жилийн хөтөлбөрөө дэвшүүлэн танилцуулж хилцүүлж байна үндсэн чиглэлээр. Тийм учраас бид бүхэн энэ 24 оны улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх үүднээс засгийн газрыг доктортой ажилуулж энэ дэвшүүлэн тавьж байгаа том зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Нэгснээ энэ шинэ итгэл, эрс шинтгэл гэж хэлж байгаа энэ байгалийн баялагийг ард иргэдэд нь хүртээмжтэй өгөх, хүргэх, тэгш хуваарлах, энэ шударга ёсны асуудал, энэ хүний хөгжлийг төвдөө тавьж байгаа асуудал, энэ дундаж давхаргыг цаашид дэмжих асуудал гэдэг энэ бодлогын асуудлуудыг бид нар хэрэгжүүлэх үүднээс засгийн газар цаашаа доктортой ажиллах байхаа гэж миний хувьд бодож байна. Намын ерөнхий нарийн чиглэлээр. Хоёрдугаарт намын даргын асуудал өнөөдөр шийдэгдэнэ.
шийдэгдэн энэ намын дүрмтэй. Намын дарга шинэ намын дарга гарч ирээд цаашид улс төрийн бодлого үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдгийг өнөөдөр намын их хурал дээр зарлана. Намын их хурлын төлөөлөгчдөд мэдээлнэ. Мэдээж намын их хурлын төлөөлөгчд олон талаас нь ярилцаж шийдвэр юмнууд гаргаад явах байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхдээ эх хоёр сонгуул бол бас амаргүй сонгуул болох гэж байгаа. 20 анх удаа Монгол улсын түүхэнд ардчил зах зээлийн харилцааг шилжснээс хойш ерөнхийлөгчийн сонгуул парламентын сонгуулийн урд болж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуул парламентын сонгуулийн урд болж байгаа. Энэ бол улс төрийн намууд өөрийнхөө арга тактик технологийн энэ сонгуул чиглэсэн бодлого юундаа бас харгалзан үзэх шинэ нөхцөлөө гэж бид бодож байгаа. Өмнө нь бол дандаа парламентын сонгуул яваад дараа жил нь ерөнхийлөгчийн сонгуул явдаг байсан. Энэ удаа ерөнхийлөгчийн сонгуул нь урдаа байгаа гэдгийг бас бид нар онцолж бодох ёстой гэж бодож байна. Тийм учраас шинэ намын дарга гарч ирээд энэ одоо тодорхой бодлогын үйл ажиллагаануудыг бас та бүхэндээ мэдээлнэ гэдгийг тодтогч хэлье. Намын гишүүдийн хэв нэгдлийг баримтлах энэ төрхийг ямар ч удаа асуухгүй яг одоо хавцаж яригдсан. Бодвол парламентын судалтай үтгэлтэй хоёр хэсэг ардын нам яг засгийн газар оноохгүй парламент авах түүх гэдэг дэрэг эзэгтэй үед болсон үед сөрөг хүчинчний хөрлөг гэдэг төсөв батлаа шүү дээ. Ийм үе одоо яг танай намд өмнө байгаа. Энэ дээр ямар одоо Тэгэхээр манай Монгол Ардын нам өнгөрсөн 104 жилийн хугацаанд үнд зүйл, үзэл баримтал, улс орныг хөгжүүлэх бодлого олон асуудал дээр бас дотроо талцаж хуваагдаж байсан тохиолдлууд бий. Үүсэн байгууллагаас хойш улс төрийн нам юм болохоор амьд организм. Улс төрийн нам бол өөр амьд организм. Тухайн нийгмийн бас толь. Тийм учраас бид нар энэ одоо өнөөдөр амьдарч байгаа энэ Монголын нийгмийн нэг хэсэг. Манай намын гишүүд энэ Монголын ард түмний нэг хэсэг. Тийм учраас бид бүхний дунд одоо асуудал хандлагын хувьд харж байгаа өнцгийн хувьд олон зүйлээр бас нэг хэвэн зутгсан юм шиг байдгүй. Өнөөдөр Монгол Ардын намд 300 гаруй мянган гишүүд дэмжигчид одоо байна. Тийм учраас бид нар намын түүхний сүүлийн одоо 30 жилийн түүхийг аваад үзвэл манай нам үзэл баримтлалын хувьд, үзэл санааны хувьд, арга технологийн хувьд, хийж хэрэгжүүлэх ажлын хувьд, за удирдлагын хувьд тодорхой ойлголцол, үл ойлголцлууд байж ирсэн цаг бий. 90-ад оны ихэнх үед бид нар үндэсний ардсан үзэл санаатай нам болох уу, социал демократ зүүн төвийн нам болох уу гэж бас асуудал гарч илаа. 2010 онд уугуул нэрээ сэргээж хуучин пост коммунист гэж нэрлэгддэг байсан Монгол Ардын хувьсгалт намыг Монгол Ардын нам болгож өнөөдрийн энэ өнгө төрх энэ ребрендингийг хийх үгүй юу гэж бас асуудал болж илаа. Тэр үед нам хоёр хуваагдаж Монгол Ардын хувьсгалт нам гэж бидний нэг хэсэг нөхдөмөр бас тусгаарлаж байсан ч тохиолдол бий. 2017 оноос 16-аас 2020 оны парламентод Монгол Ардын намын парламентын төвшөнд ажиллаж байсан 65 гишүүн 32-33-аар хуваагдсан тохиолдол бий. Өнөөдөр энэ намын 31 дуурай хурлын өмнө бас одоо тодорхой манай 68-ын бүлэг дотроо үл ойлголцол болж хуваагдсан. Тэгэхдээ энэ Монгол Ардын нам дээр ирж байгаа нэг том ачаа бий. Монголын ард түмэн Монгол Ардын намд 3 дараалал ялтыг өгсөн. Энэ ялтыг дагаад бид нар том хариуцлага ирж байгаа. Энэ том хариуцлагыг авч явахын тулд энэ парламентд байгаа улсын хурлын гишүүд, энэ засгийн газарт ажиллаж байгаа сайд нар, энэ аймаг сум дүүргүүдэд ажиллаж байгаа энэ алан тушаалтнууд бүгд хариуцлага өөрж ажиллах хэрэгтэй. Энэ бол энэ хүмүүсийн хувийн асуудал биш. Энэ агуулгаараа өнөөдөр Монголд юу хэрэгтэй вэ? Эв нэгдэл хэрэгтэй вэ? Монголд юу хэрэгтэй вэ? Ойлголцол хэрэгтэй вэ? Монголд юу хэрэгтэй вэ? Энэ ард иргэдийнхээ амжилт өмнөө тулгамдж байгаа энэ олон асуудлуудыг шийдэл гарц хэрэгтэй байгаа. Энэ агуулгаараа бол намын удирдах зөвлөл, намын бүлэг дээр бид нар олон талаас нь ярьсан. Өнөөдөр Монгол Ард улсын хурлд Монгол Ардын намын бүлэг 68-аар хуралдаж, удирдлага зохион байгуулалтаа шинжилээд энэ улс орны өмнө тулгамдж байгаа олон асуудлуудаа хилцээ шийдвэрлээд явж байгааг та бүхэн харагдаж байгаа. Монгол Ардын намын дөргөлд нийгмийн дөргөлт байж болохгүй. Энэ агуулгыг бид гүнөө ухамсарлаж байгаа. Нөгөө талдаа намын 31 дугаар их хурлаар намын 300 мянган гишүүдийн төлөөлөл ирж энд хуралдаж байгаа одоо тийм ээ. Энэний өмнө бид бүхэн энэ одоо үүсэж байгаа нөхцөл байдлыг зөв зүйтэй, гарц гаргалгаатай ойлголцлын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсан юм аа. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын намын 31 дугаар их хурал эв нэгдлийн их хурал болно. Намын даргад нэг л хүн дэвших юм уу? Заалаас олон хүн дэвших юм уу? Ардсан нийгэм, ардсан нам учраас Монгол Ардын намын даргад нэр дэвших эрх бүх хүнд Монгол Ардын намын гишүүн болгонд нээлттэй байна.
Өнөөдөр яригдана. Өдөөс хойш хуралдаа намын даргын сонгуулиар эхэлнэ. Өглөөд толгцсон хүмүүсээ одоо яг чинь танаа нам чи нөгөө нэр олбогдсон нүдэд намаас нь гарсдаас тийм үнэтэй. Аливаа улс төрийн хүчин ард түмдэг байж ард түмнийхөө хүсэл эрмэлзэлдээр түшиглэж бодлого үйл ажиллагааны явдаг учиртай. Монгол ардын нам шударга ёсны ард түмний энэ хүсэмжлийг мэдэрч энэ удаа олон удаагийн сүүлийн сонгуулиудад дэвшүүлж байгаа. Авилгал хэл ахуйтай тэмцэнэ гэдэг бол 1-2 хүн барьж ихээсээ илүү авилгал үүсээд байгаа. Тэр хөрсөөрийг багасгах ёстой. Энэ агуулгаар Монгол ардын нам өнгөрсөн 4 жилд авилгал хэл ахуй хүн сурдлыг багасгах чиглэлээр олон алхмууд хийсэн. Авилгалаа дэмжих үндэсний хөтөлбөрөө батллаа. 400 гаруй одоо бизнес эрхлэгчтэй холбоотой 400 гаруй тусгай зөвшөөрлүүдийг хүчингү болголоо гэж яриул маш олон авилгал бий болоод байгаа энэ хөрсийг багасгах чиглэл рүү олон ажлуудыг хийж байгаа. Мэдээж авилгал хэл ахуйд орооцолдож нэр холбогдож байгаа энэ хүмүүстэй бид нар намын дүрмээр хариуцлага хүлээх намын дүрмтэй. Тийм учраас Монгол ардын нам альва шудраг ус зүйлтэй, альва хууль бус зүйлтэй, альва авилгал хэл ахуйтай эвлэрэхгүй гэдгийг бас энэ энэ дээрээс хэлье. Тийм ч агуулгаараа Монгол ардын намын өнөөдрийн одоо энэ намын хурлаас гарах олон шийдвэрүүдэд энэ талах томоохон зорилтууд дэвшигдэнэ гэдгийг бас та бүхэнд хэлэхэд таатай байна. Хувь хүний асуудлыг намын энэ том намын хурал дээр бол бид нар ярихгүй. Хувь хүмүүсийн асуудал шүүх хүчний байгууллагуудын ажил. Хууль хүчний байгууллагууд өөрсдийн хууль дүрмийн хүрээнд явах ёстой. Ер нь Монгол улсад шударга ёс тогтно гэдэг чинь хуулийн хүрээнд тийм ээ ажиллаж амьдарч хууль дүрмийг ягштал мөрдөж хүн бүрөө хуулийн өмнө тэгш байхыг л хэлж байгаа юм. Тэм агуулгаараа энэ үйл явцад өрнөнө гэж ингэж бодож байна. За өөр нэг асуулт. За тэгэхээр улс төрийн намын тухай хуулинд маш тодорхой заагаад өгсөн. Улс төрийн намууд ээлжидэх хурлаа 4 жилд нэг удаа хийнэ. За 4 жилд нэг удаа хийдэг буюу Монгол ардын намын ээлжид 31-р хурал өнөөдөр хуралдаж байна. Энэ хурлын мандатын комисс сая зарлагдсанаар энэ хурлын өмнөх бүх дарга удирдлагууд ирэх хаагдчихлээ. Бодож байна уу те? Тэгээд шинэ намын дарга, шинэ ерөнхий нарийн бичгийн дарга, шинэ удирдах зөвлөл, шинэ нарийн бичгийн дарга, шинэ баг хурал, шинэ хяналтын байгуулагддаг учиртай. Ийм дүрмтэй, ийм хуультай. Энэ дагуугаа Монгол ардын нам өнөөдөр шинэ даргаыг сонгоно. Энэ 2255 хүн. Энэ намын даргын бичиг баримтыг бид нар хууль заасны дагуу 60 хоногийн дотор дээж өгөхөд бүртгүүлнэ, хөргүүлнэ. Ингээд дээж өгөх хууль нийцэж байвал шинэ намын даргаыг бүртгэхэд, шинэ дүрмийг бүртгэхэд ингээд Монгол ардын нам цаашаа явна. Өнөөдөр Монгол ардын намын 31-р хурлын үйл ажиллагаа хууль дүрмийн хүрээнд явж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Хасаа ихэнхдээ Монгол ардын нам Монгол улсын хүнээр засагддаг цорын ганц нам гэдэг шүү дээ. Хараа нам харин засалж чадахгүй шүү дээ. Бүлэгчтэй аваа байна. Саяны ноосны үсэг байдал, намын зовлонгоо төрийн зовлон болсон үсэг байдал чинь нам Монголын ардны бол ийм үсэг байдал. Нам засалж чадахгүй байна. Одоо ямар үндэсгүй Монгол ардын нам ганцаараа ийм засалж чадах юм байна. Тэгэхээр ер нь бол улс орон гэдэг бол уламжлал шинжилтээр оршдог юм аа. Уламжлал шинжилтээр оршдог. Өнөөдөр Монгол улсын амьдралыг нэг сараар юм уу 20 хоногоор ярьж болохгүй. Монгол улсын түүх бол хэдэн мянган зуун жилийн түүхтэй. Тусгаар тогтнолын түүхээ хариул бид нар сүүлийн 104-5 жилээ ярина. Арчил зах зээлийн харилцаагаа хариул 30 жилээр ярина. Энэ хугацаанд Монгол ардын нам гэдэг энэ институт явж байгаа юм. Тэгэхгүй өнөөдрийн энэ намыг толгойлж байгаа бид нар энэ нам биш. Энэ нам гэдэг чинь 300 мянган гишүүнийг хэлж байгаа юм. Энэ нам гэдэг чинь Монголын түүх, Монгол ардын нам гэдэг чинь энэ Монголын 100 жилийн түүхтэй явж ирсэн энэ улс төрийн институтыг хэлж байгаа юм. Тийм учраас Монгол ардын нам гэдэг чинь бол энэ институт учраас энэ институтын хүрээнд өнөөдөр улс төрийн бус намууд ингэж төлөвшөж, ингэж бодлого гаргаж, ингэж мэтгэлцэж, ингэж улс ард иргэдийнхээ төлөө явах ёстой гэдэг зүйлийг илтгэл улс төрийн хэлтгээр тавигдсан юм аа. Тийм учраас та бүхэн энэ агуулгаар нь ойлгоорой гэж хүсэж байна. Ингээд та бүхэнд намын шинэ дарга сонгосны дараа бид нар мэдээлүүд хийнэ. Намын удирдлагыг сонгох үед цаг тухай болгонд нь мэдээлэл хийнэ. Та бүхэндээ баярлалаа. Нэг асууж.